За Лувсны ганц төмөр сайд хариулт өгье. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Ерөн бүсчилсэн хөгжлийн бодлого бол өөрөө ядуурлыг арилгах, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийн бодлого. Яг энэ дээр бол тантай төсөөлж байгаа төсөөлөлт бол санал нэг байгаа. Бид нар энэ бодлогоо яг эцэслэж одоо гаргасан уу гэвэл бас хагас дутуу юм байна. Одоо нэг үгүй хэлэхэд. Яг гэвэл энэ бүсчилсэн хөгжлийнх нь тухайн бүсүүдийн өөрийн нөөцийн судалгаа дутуу байна. Дата өгөгдөл нь дутуу байна. Ерөнхий төсөөлөл байна. Ерөнхий төсөөлөл дээр бодиттой хөрөнгө оруулалтуудыг татъя гэж байна. Бодиттой хөрөнгө оруулалтуудыг татгаж жишээлбэл одоо таны сонгогдсон хойд бүс дээр бол яалтчгүй зэсийн сmelтерийн үйлдвэр бол тэргүй гинэнд орж ирэх учиртай. Тэрийг залгаад Эрдэнэт дээр зэсийн баяжуулах сmelтерийн үйлдвэрээ дагсан аж үйлдвэрийн зохицлороо бид нар хийх хэрэгтэй. Энэ дээр бол 25 оны сүүлийн хагас 26 онд бол хэдүүлээ бүтэн алхнаа. Ингэж чадах юм бол 3-4 мянган ажлын байр бол тэнд бүрэн дүүрэн гарч ирэх юм бололцоо нэгдүгээрт байна. Хоёрдугаарт хойд бүсийн тухайд бол аялал жуулчлалын бүс болгоно гэдэг нь бол маш ойлгомжтой байна. Тэгэхээр аялал жуулчлалын бүсээ ер нь хэрхэн дэмжих вэ гэдэг бодлогоо бид нар гаргаж байгаа юм. Бодитоор бодлого гаргахад эхний ээлжинд бол 4 улирлын аялал жуулчлал авах чадварыг хэдүүлээ нэмэгдүүлэх юм билээ. Өнөөдөр байгаа аялал жуулчлалын нөгөө хүлээж авдаг төвүүд нь зөвхөн 100 намар тэгээ хавар дулаархаар үйлчилдэг. Ингээд өвлийн улирал намар гүйдэрэхээр бол үйлчилгээ явагддаг. Ийм зүйл байгаад байна. Тэгэхээр бид нар бол бүсчилсэн хөгжлийн хүрээнд яг хойд бүс дээр аялал жуулчлалыг хэрхэн дэмжих вэ? Жишээлбэл аялал жуулчлалын одоо орон байрууд байна шүү дээ. Тэрний газрын татварыг яах вэ гэдэг асуудал цоошноор хөндөгдөнө. Аялал жуулчлалын компаниудыг татварт хамруулах уу юу гэдэг асуудал хөндөгдөнө. Яг энэ утгаараа бол яг бүсчилсэн хөгжил өөрийнхөө бүсийн нөөц боломж тэн дээр тулгуурласан асуудлуудаар шийдээд явна. Шин суурьшлийн бүс гэдэг нь бол хар хорино хэдүүлээ босгож ирнэ. Хүннөө хотоо босгож ирнэ. Энийний төлөвлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдөр байгаа суурьшлийн бүсүүдийг сайжруулахыг бас шинчилж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бид нар 150 мянган айлын орон сууцны үндэсний хөтөлбөрөөр зарлаад явах юм бол жишээлбэл одоо өцөгдөр бидний ажилласан цогц цэцээ сум, хам богд сум, тэр гашуун сухат гэдэг энэ газрууд дээр бид нар хот төлөвлөлтийг шинээр хийх боломж бол байна. Тэгээ энэ хүрээнд ажлуудаа төлөвлөд явж байгаа шүү гişүнэ. Тэгэхээр бид нар бол 6% эдийн засгийн өсөлт гэдэг бол яг тэр хэмжээгээр ажлын байраа нэмэгдүүлэх юм л тооцоо. Эдийн засаг өсөх хэмжээгээр ажлын байр бий болдог. Эдийн засаг өсөх хэмжээгээр 6%-аар эдийн засаг өсөж байхад хүмүүсийн орлого 5%-аар нэмэгдчихэд. Энэ бол өөрөө уялдаатай. Эдийн засаг өсөөд яг орлого За Батэрдэн гишүүн тодорхойлжсэн.